авах гэж би найдаж байна. Багшны. За тэгээд эхэлцгээе Боловсролыг хийж байгаа шүү. За юм. За ерөнхийдөө унших гэдэг Юун нь дээр ч дарахгүй юу? хэл сурах. Нээстэй их үү? Хүмья. Арга байж байгаа төслийн зөвлөгч малуудаас эхлүүлээд тэгээ бүгдээрийг нээсэн рүү орно шүү дээ. Сэрээүүд ичтэй те. За. Окей. За арга зүйч нээстэй их үү? За бүгд нь орой минь төргий. Хэд 100 гаруй хүүхэд ороод ирчихсэн байна. За өмнө аймгийн боловсрол соёл урлагийн гадаадны боловсрол харилцан мэргэжилтэн тогсгож юм байна. За X reading буюу олон улсын цахим номын хамгийн бүтээг бид нэр 2020 оны 1 сарын 7-нд буюу өчигдөр аймгийн засгийн хурлын өрөөнд нээлттэй хийгээд эхэлсэн байгаа. За энэ төсөлд маань нийт төгсөх ангийн 320 сурагч манай Өмнө аймгийн 30 гаруй багш хамрагтай явж байгаа. За энэ өнөөдрийн үйл ажиллагаанд маань манай лаборатори 1-р сургуулийн багш цацрал үндэсний хэмжээний ментор багш байгаа. X reading буюу цахим номын сангийн уралдаанд улсдаа 2 удаа 2 3 дугаар байр эзэлсэн амжилттай мундаг багш маань аймгийн хэмжээний 350 хүнээ менторлоод чиглүүлээд зөвлөөд ингээд явах хүн маань цацрал багш байгаа. За тэгм Ingors компани удирдлагууд та бүхэнд одоо энэ цахим номын талаар мөн цахим номоо яаж унших талаар та бүхэнд одоо хичээл орно. За 12 дугаар анги сурагчдыг сонгож авсан болохоор энэ нөгөө стиргээ шалгалт улсын шалгалтаа амжилттай өгөхөд суур болох үүднээс бид нар ийм цахим номын сан буюу нөгөө цахимаар одоо энэ ковид цар цахалтай үед та бүхэн гэрээсээ онлайнаар хөгжих тасралтгүй боломжийг хангах үүднээс энэ төслийг хэрэгжүүлээд аймаг орон нутгаас та бүхнийг дэмжиж ингээ ажиллаж байгаа шүү. Тэгэхээр зурагч маань энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Гэж үсэ. Зөвлөгч маань байна уу? Эжин линкийн заавал бичт юм уу? Нүг хайж махтаа. Нэг үрчлэн. Найн. Орон нутагт тань. Энэ дараа. Энэ намайг барьж шүүшээсэн. Антарч. Сонсон. Чей хүртэл яаж чадах вэ? Чээрэ. Хост намайг болох хамгийн камер үгтэй хаацсан. Бидээс камераас бүгд хаагдчихад. Host is not allowing participants to admit themselves. Камер дээрээс орж ирэх намайг саний яа хэвчээ. За тэгэхээр ингээд би таныг хост намайг тогсоолт гэсэн байх юм. Видео. За одоохон шүү. Сумья сая нийцэд нь явчлаа тий. За би одоохон. HBI-аас таны компьютер дээр юм хийж авахгүй. Компьютерийн талаараа тийм үг болох нь. Байна. Байна шүү. Би яасан сая дуугаа ярьсан уу? Таны дуу зүгээр сонсогдсон. Бүгдийг ярьсан уу? Одоо шүү дээ. Та бүгдийг ярьсан. Сүүлдээ жоохон дуу бас яригдсан эсхийг яг мэдгүй шууд яг хаар төгссөн. Сүлжээ унаад яриад давхар ороод ирсэн тоо. Цэцэрлэгчийг давхар пост олчлаа. Цэцэрлэгч одоо юу? Цэцэрлэгчийг давхар пост олгосон шүү. За би орцсон уу? Би одоо таарч таныг постэр гад болчихлаа. За.
Чам шиг яг За би эхлэх үү? Дөрвөлжин дотор нь авах юм уу? Ийм жижигхэн занд уу? За сайн бацгаана уу? Би сонсогдож байна уу гэдэг? Сонсогдож байна уу? Энэ миний юун дээр дэлгэцэн дээр болох байх юм. Миний хөөр орж ирэхгүй байх юм. намайг энэ дээр чи ямар Энийг давхар пост олсон доо. Ээж зөвхөн Бүр онцсон хөтлөгч юу болгочих вэ? өөдөө. За би Өмнө аймгийн 1-р сургуулийн англи хэлний багш цэцэрлэл байна. Энэ дотор зарим намайг таньж байхгүй. байгаа. Би болохоор ерөнхийдөө энэ сүүлийн 2 жилийн нэг Sweden цахим номын сангийн өөрөө уншаад бас сурчдаа таниулаад ингээд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө Ээж жоохон хэмжээтэй. тэгээд ерөнхийдөө би одоо та хэдэд яагаад энэ төслийг би бичих болсон юм бэ? Заавал яагаад одоо энэ жил 12 дугаар ангийг сонгож авсан бэ гэдгийг би одоо та хэдэд төслийнхөө үндслийг үзүүлэх гэсэн юм аа. Тэгээд share screen хийж болно тий. асуудал болчихлоо. Ээжлөө. За одоо миний дэлгэц харагдаж байна уу? Харагдаж байна гэж. За тэгээд X-ийн маань болохоор маш үр дүнтэй хүүхдүүд маань би ч өөрөө энээр маш хөгжсөн учраас би энийг ерөнхийдөө бүх аймаг даяар ер нь улс даяар түгэе гэж бодож байгаа юм. За тэгээд ерөнхийдөө тэгээд түгээлт маань ер нь бол ингээд 2 жилийн хугацаанд явагдаад байна гэсэн. Уучлаарай дэлгэцэн дээрээ зурхаа болоорой. Шаардаа. За тэгээд яагаад заавал энэ жил 12 дугаар ангиас эхэлсэн бэ гэхээр манай арга зүйч бас хэллээ тий. Ерөнхийдөө бол өөрт юм байсан. За тэгээд ерөнхийдөө бол яасан бэ гэхээр 2019 онд манай аймаг маань хэдийгээр англи хэлнийхаа Ешийн оноогоор 1-р байранд шалгарсан боловч яг нөгөө ер нь бол яг сурагчдын үгсийн сангийн мэдлэг тутмын унших чадвар нээлттэй байгаа нь болохоор харагдчихсан. Тэгээд 2019 онд болохоор боловсролын үнэлгээний төвөөс шалгалт авдаг. Та хэд мэдж байгаа тий. Тэгээд 9-р ангийн шалгалт авсан чинь энэ нэгний цагаалгаар хийсэн. Эсвэл тушаас. Ярьжсэн гэж чимгэлж байгаа. Чамд эцсэх Өө яж гацаа ицсэн шүү. Байхгүй. Ордон дах коллежинд байхгүй. Бичлэг хийж байгаа юм уу? яагаад гэсэн. Болчихно. Шүү. За байхгүй. За бүр байхгүй болчихсон. Одоо юм байна. Группийн оруулж байгаа нэг багш нь мэдээлэл өгөн гэсэн нийлээд бүгд орсон. Нэг хүн нь тэр ихтгэдээ базаж авсан. Тэн ярьж байгаа юм байна. Тэр мэдээлэл бичсэн гэсэн сургууль. Чамаас болж хийж өгдөг болсон. Сэтгэлд бодоод энэ үгийг хүлээж өгч. Яаж гараа авчих шиг үлээ. Яаж одоо ярьж байгаа болов? Захиалга авч ирэхэд худалдаа авагч нараа ханган констракшн орон сууц руу явцгаач. Орж ирсэн үү? Захиалга авах ёстой гэж байна. 100% яг энэ өсөлт хийж байсан. Одоо өсөлт гэж цаг. Тэглэхэд ингээд гарч байгаа чи үлээ. Одоо харах хайр. Орж ирэхэд бас ирсэн. Юм орж ирсэн митинг тав. Цэцэрлэг шээсэн юм. Гэсэн дээр шин гарчихгүй. Сүндэшн гарч ирэхгүй. Ядаж энийг цааш нь авчаач. За одоо орж ирэх байхаа. Чи судлаа.
Одоо хүсэлт хүлээж авахгүй байх уу? Хүсэлт хүлээж авсаар байх уу? Авсаар байх юм зөв. Аваад явж байгаа бол нөгөө хүүхдүүд яг нөгөө цахим намаа яаж унших вэ? Боломжоор авцарсан ч гэсэн бас мэдээлэл аваа явсан дээр байгаа. Хүүхдүүдэд бол Гол юм ярьж эхлэегүй байгаа юм чинь тий. Харин тий. Сая дунгаж сая 111 байсан 4 хүүхд тайлд гарах шиг бас одоо бүсч орж ирж байгаа шүү. За цэцэрлэг огш бүр гомдоо гараа ивчгүй яа. Сая жоохон замбрагтай дах шиг байна те. Юм хум мэрээчээд. Сурагчид нэгэнт ороод ирсэн бол битгий буцаж гараарай. За яг энэ сургалтынхаа явцад бас нөгөө хувийн соёл ёс зүйгөө бариад бас өөр зүйл оролцохгүй энэ яг сургалтандаа идэвхтэй оролцоор өгдөөтэй. Бид нэр яагаад гэвэл энэ жил бас өсөх ангийн сурагчид бид нар өөрсдөө бас шаардлага тавьж өөрсдөө бас үүрэг хариуцлага хүлээж бид нар хавар бас эртний иргэн шалгалтаа англи хэл гэхгүй өшнөө олон судлах хичээлээр өгөж бас хүссэн сургуулаа авахга зорилго тавьсан жил ажиллаж байгаа шүү дээ. Яг ийм цар тахалтай ковидтай үед бол бас улс орон даяар хүүхдүүд өөрөө өөрсдийнхээ хэмжээнд бас шалгалтаа бэлдээ явж байгаа өнгөрсөн жил цар тахалтай байсан ч гэсэн хүүхдүүдийн оноо маш өндөр байсан. Тэгэхээр бид нар амжилт үзүүлэх гэдэг нь зөвхөн бидний нөгөө хувь хүнээс шалтгаалж учраас бас яг одоо энэ байж байгаа сургалт болон үйл ажиллагаануудаа идэвхтэй өөртөө бас шаардлага тавиад оролцоорой. Энд яагаад гэвэл маш олон хүний хамтын ажиллагаа хөдөлмөр ороод явж байгаа шүү. Аймгийн засаг захиргааны хамгийн газраас эхлээд боловсрол соёл урлагийн газар за ингээд олон улсын Энгорс компани гэдэг бид эдгээр бүр ингээд хамтраад ажиллаж байгаа учраас бас манай аймгийн хүүхдүүдэд олдож байгаа энэ анхдагч боломж шүү. Энэ бас анхдагч ажил, оны ихний анхдагч ажил, анхдагч боломж учраас бас бид нар боломжийг өөртөө үр бүтээлтэй, үр ашигтай бас ашиглавал үр дүн нь та бүхэнд орно, та бүхэнд хийж байгаа оюуны хамгийн том хөрөнгө оруулалт шүү. Тэгэхээр бас бид нар өөрсдөө жоохон хариуцлагатай хандаад оролцоороо хүүхдүүдэд бид нараас 12 дугаар ангийн хүүхдүүд учраас 1-р ангийн хүүхдүүдийг ингээд сараачаад ийм байж бас болохгүй шүү. Чи навдын зөвхөн миний яриаг бичээд авах юм. Холбоосон салгаа явуулсан уу? За. Тэгвэл хэдүүлээд дараахыг явж явах уу? Би нэг холбогдоод байна. Цагаан ашигтай явж явах бол цаг нэлээ орой болж байна. За тэгэхээр нийт одоо төсөлд хамрагдж байгаа сурагч нартаа энэ өдрийн минь төлөвийн 12 дугаар аймгийн хэмжээний 320 сурагчийг хамруулсан төсөл маань ерөнхийдөө нээлттэй амжилттай эхлүүлээд абьясаар эхэлсэн. Эцэг номын сангийн эрхэн мэйлэр нь очих байгаа. За мэйлэр нь оцсон ихээр та маргааш өдрөөс ороороо бүрний идэвхжиж дууссан. Мэйлэр оцсон ч гэсэн зарим эрхэн арай идэвхжиж байх талтай. Тэгэхээр маргааш өдрөөс эхлээд намаа өдөр болгон уншаад эхэлнэ. Төслийн хүрээнд хамгийн ихний анх хэмжээ маань 21 хоногийн хөтөлбөр 21 ном унших хөтөлбөр байгаа. Өнөөдрийн сургалтаар ямар дараалал явах вэ гэхээр цэцэрлэг агш маань сая орж иж байна. Цэцэрлэг агш маань ерөнхийдөө энэ төслийн зорилго бидний яг бүтээд байгаа үр дүнгийн төслийн зорилгыг танилцуулга ангийн хийгээд дуусна. За үүний дараа сүмийн агш маань та бүхэнд сурагч болгон дээр X-ийн цэхэн номын сангийн эрхэн мэйлэр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эрхээ яаж үр дүнтэй ашиглах вэ? Бид сургалт хийн. Тэгэхээр асуултуудаа чатанд бичих болон ингээд чөлөөтөө бичээрэй. Энэ сургалт нь та бүхэн номын сангийн эрхээ бас үр дүнтэй ашиглах нь бас нэлээд нэмэр боломжтой. За үүнийхэн маргааш өдрөөс эхэлж би 21 хоногийн 21 ном хөтөлбөрийн талаар өсөн дэш нэг мөн сумын агш маань надад үргэлжлүүлээд ингээд орноо. Тэгээд энэ нэг цагийн лайн маань энэ хүрээд дуусна. За одоо тэгэхээр бид цэцэрлэг агш руугаа шилжүүлэе гэж бодож байна. Цэцэрлэг агш маань одоо танилцуулга авах боломжтой байна уу? Түрүү орж ирсэн нэ. За тийм л чи хаана. За цэцэрлэг агш маань хэрвээ арай боломжтой байгаа бол дээрээ шууд системийнхаа сургалтыг авах гэж бодож байна. За. Одоохондоо байцаал дуусна. Өнөөдөр өдөөс хойш.
Тэм дараагаад тэгээд шүү дээ. Скрийн хүрээлтийн гомд. Надад чигээс харамсалтай байгаа ч одоо яах вэ? Өөр арга чаргал олсноос. Жоо видео. Энэ удаагийн хэрэгээс болж чанар нэлээд юм санах баг. Болгооч таа. Уншиж өгдөг. Ой юм. Ярих гэж. Аваа. Тэгэхээр сумьяма гэдэг юм уу? Цэцэрлэгч дээр техник асуудал гарсан байна. За. Техник асуудал. Окей. За сайн байцгаана уу? Намайг Смия гэдэг англи багш. Өнөөдөр номын сан руу яаж орж номоо сонгож унших. Сонсоод дараа асуулт байвал 15 минут тайлбарлаад дууссаны дараа тэр нэг өсрийн 10 минут болно. Асуултаа чөлөөтэй тавьж болно. За. Тэгэхээр X-Read-ийн цахим номын сан маань. За энэ бичиж байгаа хүн бичлэг whatever тийм. За тэгэхээр цахим номын сан дээр нийтдээ өнөөдрийн байдлаар 1366 ном байгаа. За 1366 номны маань дотроо 14 төвшөнд хуваагдана. Төвшөнд хуваагдсан гэдэг нь та бүхэнд уншихад хялбар болох зорилгоор стандартаар хялбар болгож төвшөнд хуваасан байна. За тэгэхээр эхлээд түрүүний нөгөө тест юу vocab гэдэг тест байсан шүү дээ, тийм. Нэг хэдэн үгтэй вэ гэж олж мэдэх. Энэ тестээр ерөнхий сонсоод уншаад ойлгодог үгийн тоочин гарч ирээд 900-аас дээш байх юм бол та 1, 2, 3 дугаар түвшний номыг бол чөлөөтэй уншиж болно гэсэн. Тэр нь beginner түвшин байх юм. Beginner байлаа гэд бас хит амархан гэсэн үг ш. Яг тэгвэл их зохиолыг хэлбэршүүлж бичсэн учраас зарим нэг шинэ үгүүд гарч ирнэ. Шинэ үг гарах тоолонд шантралгүйгээр номнуудаа унших боломжтой гэсэн. За тэгээд танарт энэ зураад байгаа хүн ямар санагдчихэв? Ирээчээ суугаад байгаа хүн. Миний хувьд жоохон сэтгэхгүй асуудалтай юм шиг санагдаад байна. Тэ whatever. За тэгэхээр юугаа бичнэ огт хамаа авахгүй сургалтаа үргэлжлүүлээ. Энэ сургалт бичлэг болж үлдэж байгаа учраас сүлд нь бол хин бичээд байсан баг ойлгомжтой болох бах тэ. За тэгээд ер нь хэвлэлийн компани маань 26 байгаа. Хэвлэлийн компани гэдэг нь ямар хэвлэлийн компаниас эрхэлж гаргасан Аз сур юм уу, эсвэл Интерном юм уу? Ямар нэг хэвлэлийн компани нэрүүд байгаа шүү дээ. Тухайн хэвлэлийн компаниас аль ном нь хамгийн кул вэ гэвэл тухайн өөрийнхөө жанраар сонгож болно. Энэ доор байгаа жанр. Жанр гэдэг нь номны төрөлтэй. Хэрвээ horror сонирхдаг бол миний хувьд horror, human interest хоёр дээр их хвчлэн уншдаг. Энэ хоёр номноос сонгоё гэвэл ингээд жанрын хөвчлөлтөнд чагтлаад тухайн сэдвтэй ном бол 1, 2, 3 дугаар түвшин дээр огт байхгүй байгаа учраас 1, 2, 3 дугаар түвшнийг ингээд зүтгэн гэсэн. За тэгээд эдгээр номын дотроос suspense буюу янз бүрийн horror story номнууд ингэж ялгарч гарч ирж байна. За тэгэхээр нэгдүгээр өөрийнхөө үгийн сан тогтоох нь тест vocab.com-оор өөрийнхөө үгийн сан тогтоогоод дараа нь номоо сонгохдоо эхний ээлжинд нэгдүгээр түвшнээс нэг ном, 2-оос нэг, 3-аас нэг ном уншиж үзээд нэг нүүрэн дээр 5-аас бага шинэ үг таарлаж байх юм бол 5-аас цөөхөн шинэ үг таарлаж байх юм бол таны өөрийн түвшинд тохирсон ном байна гэсэн. За одоо 5-аас цөөхөн нэг ном нээж үзье. Хамгийн жижигхэн ном нэхгүй бол бас нэг үг гарчин тэ. таарч болно гэсэн. За barbecue гэсэн ном нэлээ. За энэ номны хувьд бол маш товчхон жижигхэн ном байна. За номоо нээхэд ийм функцүүд байгаа. Бараг та нар технологийн үеийн юм чинь бүгд мэдчихлээ. Технологийн үеийн биш вэ нүмэн байна хамаахгүй тэ. За ингээд нэмэгтээр дарахаар текст томорч байгаа. Тасах дээр дарахаар хин нэг үгэн дурлаад байвал ингээд жижигсгэж болно. За хүүхний өөрийнх нь preference эндээс хамаарх нь. За контентээр дараад story руу шууд шилжиж болно. За ерөнхийдөө бол арай л амархан ном байна те. Almost like a food festival here. За ингээд номоо уншиж дуусаад номоо хаалаа. Хүсийн зөвлөх боломжтой. За сая barbecue гэсэн номоо яагаад яаж гүйцэхийг харуулъя. Скрин бол асуудалгүй шеэрлэгдэж байгаа бах те.
энэ тэнд гацсан асуудал байна уу? Байвал мика нэгэд хэлж болно шүү. За. Зүгээр байна уу агш? Окей. За. Тэгэхээр сая номыг би админ ихээр орж харуулсан учраас квиз байхгүй байна. Одоо оюутны ихээр оръё. Админ гэдэг нь багшийн ордог ирэх журналтай. Харин сурагчийн хувьд болохоор сурагчийн ихээр орох юм бол ингээд арай өөр имэйлээр ороод за энэ дээр замбраагүй баахан нэмэгдээд байна. Яг уу. Энд савъя да тий. За тэгээд тухайн номынхаа квизийг бүглэх боломжтой. За шинээр ном студент эрэхтэр нээхэд assignment дээр home дээр дарах гэсэн хоёр сонголт байна. Алин дээр ч дарсан ялгаа байхгүй. Home дээр дарсанд чигээрээ доош нь гүйлгээд 1 2 3 ийм ном нэмэх гэсэн хэсэг байгаа. Тэрний add book дээр дарлаа. За тэгээд энэ маш олон сонголтууд гарч ирж 1318 номны сонголтын дотроос нийт 1-ээс 50 нэм дийлгсэн дээр харагдж байгаа гэсэн. Энийг бол олон болох боломжтой, мөн ирэмблэх боломжтой. За ирэмблээд харъя. За хамгийн амархан ном нь энэ харагдаж байна. Seed гэсэн бас үг ном харагдаж байна. Амархан номнууд дотроос тий. Зөв хөвгтэй. За амархныг бодоод Seed-ийг уншлаа. За Seed гэсэн ном дээр аудиог энэ төвчин дээр дарж play дарж болно. Сонсож бас. За энэ доороос ингэж татж гаргаж ирээд энэ сэндвич менюн дээр дарж хурдыг ингэж тохируулах боломжтой. 10% удаашруулах болон хурцлах болно. За ингээд 56 хүүхдийн эмчилгээ хүүхдийн. За Annie and Bobby planted the seed. They watered it but it didn't grow. They raked it but it didn't grow. Энэ raked it гэнгүүт энэ ойлгомжтой зургаас харах гэдэг rake гэдэг нь энэ саваа гэсэн үг юм шиг байна те. Тармуурчлуу. За they raked it but it didn't grow. It's not going to grow, said Annie. Annie, I see this one. This guy is Annie. So it's not going to grow, said Bobby. They went away and forgot about it. One day, Dad said, "Come and look at this. A watermelon." Watermelon гэж тийм. За тэгэхээр тарьсан үр нь таруус болсон гэсэн байна. Энэ бол хүүхдийн ном. Гэтэ rake гэдэг үгийг ямар ч гэсэн сүлд айлцсан юм уу? Энэ тийм зохиол уншаад явж байхад rake your brain гэвэл яг юм санах гэж их хүчилж оролдохыг raking brain буюу аргаа барах хамаг оюун ухааны шавхах гэсэн утгаар ороход бол сүлд хэрэг болох л үг юм те. Rake гэдэг. За ингээд take quiz дээр дарлаа. Return book and go to quiz. За 5 минутанд 5 асуултанд хариулах гэсэн quiz номны тухай мэдлэг шалгасан асуулт гарч ирнэ. За Annie and Bobby planted the tree. No false. За тэгээд they watered the seed. No idea. Is it true? Yeah, maybe. За тэгээд Annie and Bobby dug the seed up. Annie Bobby хоёр үрийг ухаж гаргасан. Харин ухаж гаргаагүй те. За Annie and Bobby forgot about the seed. Мартчихсан байхад нь тарам сургасан байсан те. За Mom told them to come and look. Mom тэднийг за Mom дайд байсан баха те. Окей. Зургнээс хахад дайд л баг шүү. За ингээд квизээ бүгдч дуусчаад багштай үнэлгээ өгөх боломжтой. Одоо тухайн номын гэсэн багштай мэдээж таалагдлаа те энэ хоёр. За тэгээд таалагдсан ном дээр лайк дарцсан ирнэ энэ доор сэтгэлдэл хэсгийн цонхон дээр бичихтэй I like this book гэж бичих шаардлага байхгүй. Номны тухай ямар сонин сайхан одоо ямар сэтгэл төрсөн. Үнэхээр сэтгэл төрүүлж чадсан ном байвал яг бичиж болно гэсэн. Sometimes we want something and forget to care about it. Ийм хүн биччихэ. Тэгээд submit дарахаар сэтгэлдэл хэсэг дээр бичсэн. Энэ дээр сонголт юу болохоор явахгүй юм шүү. Submit хэсэг дээр ингээд дарахаар таны бичсэн review энэ дээр ингээд үлдчихэж байна гэсэн. Review гэсэн олон улсын оюутнуудад зэрэг харагдах боломжтой. Хэрвээ харахыг хүссэн юм бол бусдын review харахыг хүсвэл
Тэгэхээр шинэ ном нээгээд add book дээр дараа шинэ ном нээгээд тэгээд жишээлбэл nature гэдэг энэ номны more info дээр дараад review хэсэг дээр дарангууд бусад сурагчдын өгсөн үнэлгээ графикаар pie chart-аар харагдаж байна. Line chart-аар харагдаж байна. Түрүүний чиний өгсөн үнэлгээтэй адилхан. За тэгээд энэ Монголоос бол одоохон үнэлгээ гэсэн зүйл харагдахгүй байна. Ингээд орчин гүйлгээд харангууд Японоос, Хоккайдо, Атлас, Улаанбаатараас хийхэн Улаанбаатараас эрчтэй уншиж байгаа нь харагдаж байна те. За бүр Java Atlas, Индонезийн Java Atlas гэж гэдэг шүү дээ, Java Atlas тэндээс хүртэл байна. За энд нэг хүн юм. Christian Maratana гэдэг Индонезийн Java Barata Atlas. Actually, at first, I wasn't interested in this book, but it turns out that was very motivating гэдэг. Ингээд бичсэн байна. Тэнгүүд энэ тохиолдол болохоор зүгээр олон улсын хүмүүс ингэж харагдаж байгаа. Чиний хувьд болохоор яг ямар зорилгоор ашиглах вэ? Бичих чадвараа сайжруулах зорилгоор. Бичих чадвар хамгийн сүүлд хөгжсөн шүү дээ. Хизээ хаана би бичиж чадахгүй байна гэдэг энэ тэд үнэтэй сургалтын сургууль байдаг. Тэгэхээр маш хялбархаа саях шиг seeds уншчаад ганц өгүүлбэрээр review бичээд явах юм бол таны бичих чадвар хөгжихийн эхний алхам болох юм шүү дээ. За тэгэхээр стандартын хувьд яг ямар байдаг вэ гэдгийг одоо харъя. Стандартын хувьд яаж харагдах вэ гэхээр түрүүний 14 төвшин гэж ярьсан тийм. Тэр 14 төвшин маань EAEF ийм Европын холбооны англи хэлний стандарт гэж байдаг байна. За би арай том зурган дээр харуулъя. За эндээс суургүй анхан, сууртай анхан, анхан дунд агсан, proficient төвшин гэсэн ийм хэдэн төвшин байна. 7 төвшин байт юм байна. Энэ 7 төвшин үгийнх нь тоогоор хязгаарлаад үгийнх нь тоо нэг номон дээр цөөхөн шинэ үг таарлахаар зохицуулаад X рейдэн дээр 14 төвшин болгочоод байгаа нь энд харагдаж байна гэсэн. Тэгэхээр эхний 3 төвшин beginner, дараагийн 3, 4, 5, 6 нь анхан, 7, 8, 9 анхан дунд, 10, 11, 12 нь дунд төвшин, 13, 14 агсан төвшнийхөө гэж үзэх нь тийм. Эмэр бүр ядаг алдсан муу оногч биш. Харин ч бэлдэж эхлэхийн эхний эхлэл тавигдсан байна гэсэн. 4 оноо авлаа. 2 сар өдөрт 2 цагаар бэлтлээ. Яг зөв аргаар тийм. Бэлдэх юм бол сарын дотор 1 оноо 45 хоногт 1 оноо эсвэл 30 хоногт 1 оноо. Өдөрт хэдэн цаг зарцуулсан шалтгаална. Хэдэн цаг. Тэгэхээр яг бодлохоор бол 6 сарын 1-нд бүртгүүлээд, янз бүрийн нэгний судал бүртгүүлээд IELTS дээр 2 сарын хугацаанд өдөрт 2 цагаар бэлтгэхэд 1.5 оноо нэмэгдсэн тохиолдол байгаа. 6.5-аас 8 оноо болчихсон. Тэгэхээр тиймэрхүү байдгаа гэж ойлгоорой за. За төвшингийн хувьд бол та нар IELTS-ийн 7.5 гэдэг нь ЕШ дээр бол 800 тултал нь авч ирсэн. Тэр 800 хэмээр байгаа бол тэ ЕШ. За тэгээд 6 оноо IELTS дээр 6 авч ин гэдэг нь ЕШ дээр 700 гаргаж авч ирсэн. Тэгэхээр энэ IELTS-ийн нийт 9 онооны хамгийн өндөр болох 9 оноо авахд та C2 2 төвшин, C2 төвшин, харин 4 оноо авахд barely дунд төвшин байдаг байна. За ийм. Окей. За тэгээ одоо хэвлэлийн компаниудын онцлогийг ярих гэж байна. Хэвлэлийн компаниудын онцлог болохоор юу байдг вэ гэхээр Nice Doodle Guy. Энэ хүн бодвол тэгэл өргөжлүүлэх юм байлгүй дээ. Зураад байгаа хүн. За тэгэхээр яг гэхээр хэвлэлийн компаниуд маань IELTS бэлтэж байгаа сурагчдын хувьд бол дээрээс хэвлэлийн компани Cambridge Good-Friend гэдэг энэ хэвлэлийн компани. Дандаа IELTS-ийн уншихуд байдаг. Энэ унших гэсэн. Тэгэл IELTS-ээр яриад байгаа юм шиг. Эндээ бол яг зүгээр л таны мэдхүн англиар бичсэн сэтгүүлүүд л гэсэн. За эдгээр бол 100 байгаа. За тэгээд түүх сонирхдаг бас байж болно. Дэлхийн түүх сонирхдагч мэдгүй явж байгаа. Ер нь сонирхол татж байгаа зохиолууд ихэнх нь түүх байх юм бол энэ сиклор нь бас IELTS-ийн академик үгээр сингээд болоход их амархан дээрээсээ 4-т доороосоо 4-т хэвлэлийн компани уртлын чагтлаад ингээд ялгараад гараад байна. Тэнгүүт энэ select дээр дараад X-rating level low to high гэдэг сонгоод тэгээд хамгийн бага түвшин 6 гэж аваад тэгэхээр жанхан түвшнийг гэсэн ихтэй академик үгээр бичсэн. Тэгэхээр боломжтой сонсогч аваад тийм үндэсний газар зүйн сэтгүүлээс эрхэлж гаргадаг юм
англи сурж байгаа хүмүүс зориулсан унших бичгүүдээс за дандаа зохиол байдгүй гэдгийг одоо сая харлаа шүү дээ. За Монголын тухай хаана харлаа би энэ Монголын урдан Harry баримт Potter байгаа. нэг юм ном байгаа. Бас анхаж Ангишгээ нэмжээж л авах За тэгээд түрүүний торгоны зам гэсэн нэг ном Нэг харагдаж жоохон байсан. хүү заяо. Явж байгаа. Юугээс жоохон Хаана хүү. харагдав? 1300 намс гэж л шүү. Торгоны зам гэдэг нь Тэгвэл Дүүр ингээ хөхтэй ачин жоохон. тэр болгоныг арчлыг хаанилаа? миний бодлоор Энд чинь Silk Road гэдэг Яг нэртэй зургуул төвшний нэлээд дээгүүр. За энэ Чингис хааны тухай нэг хальтхан ном байна. Яг accurate history бол сайн мэдгүй. Чингис хааны тухай бас нэг ном байгаа. 2000 Монголын урдан баригнаач хүмүүсийн тухай нэг бий. За Колумбус Бошин ертөнц гэдэг. Тэгэхээр энэ 157 ном дотор 5 категори Түрүүн байна. болооч ингээ битсэн байсан. Amazing people нэгдүгээр категори, Яаж битсэн? Amazing animals Зургаар нэгдүгээр категори, Amazing culture гар утсаараа орж байгаа хүмүүс. гэмтэр 5 категорид хуваагддаг. Бүгдээрээ ангиараа зохион байгуулалтанд ороод уур яштэй зэрэгцээ даялц үгэн гэсэн зорилго та бүхэн тавьж болно шүү дээ, тий. Тэр нэгэнт л зарим нь яш нөгөө дотоодын сургуульд орно, зарим нь гадагшаа онлайнаар ч хамаагүй гадаад сурах юм чаа. За тэгэхээр Хоёлоо намаа. тэрийг хайхтаас ингэж сургуульд өгчтэй. footprint каталог гэдэг хайчдаг сайн байна. Сургуульд. За энэ каталогийг татаж авах боломжтой интернет байршилтайгаа. За энэ Болохгүй каталог дээрс харж агаад юу гэнэ энэ 5 категори дээр 157 номоо уншаад сантиметр ямар төвшний болохоо айлсалт гэж мэдэж болох нэ. За юм байна. За тест Энэ үнийг харах юм бол надад үнэндээ номын сангаар үүсгэж болно. 900-аас бага хүүхдэд бол тусгай яг хамгийн сүүлийн хэвлэлийн компани WAO Sunshine Books гэсэн хоёр хэвлэлийн компани дээр үгийн тоогоо 900-аас 1700 ахиулах боломжтой. За 3600-аас дээш үгтэй гарч явах юм бол асуудалгүй ямар ч төвшний ном уншсан болно. Хамгийн гол нь контекстээс нь тал бичиг барихгүйгээр үгээ сонгох хэрэгтэй шүү. За юм байна. За одоо асуулт байна уу? Миний хувьд ингээд болж байна. Хүмүүсийн чад бичиг хэсэг л ажиллах шиг байх юм. Хоргон дээр юу нөө бас камерууд нь хаагчаад энэ бүгд all камерууд хүмүүсийн камер. Зүгээр л энэ да. Ямар ч асуудалгүй. бичсэн өөрөө ухаан урахтаа нэрээ шүү. Чад бичиж байна. Өнөөдөр шөнөж шүү видеоны гаргаж баг. Зүгээр ямар ч асуудалгүй. Таныг тэгэд өгчихээр ээж хоёр баярлалаа өгөх юм шиг байна. хүмүүсийн байж байгаа. Камер all-оор хаагцсан байгаа. Намайг шүү видеоны гарын тоглоо болж байх зүг. Нэний тэнийгээ сууж яана алдсан. Тодорхой. Шүү. Сурчмаар нэг нэг хөө. Нэг хөө. Юу нэг хөвгнэ? Мик. Хүмүүсийн нийчүүд гэж юм. Өөртөө микро бол чөлөөтэй нээж болно. Нэг хэрэг үсэн шүү дээ. Юм байгаа. Чат болж байна гэж юм. Би ихтэй хүмүүсээс хичээд юм хөө. Яг нэг хост биш хүмүүс чат байна гэдэг аахгүй. Чат болохгүй байгаа бол everybody гэж бичихгүй бол бид нар чатыг олж харахгүй шүү дээ. Хин нэгэн лөө хандаж бичиж байгаа тохиол байдаг. Тэрийг бас харах хэрэгтэй. За гарын өгсөн хүмүүсээс чи нээдэх хөө тэгвэл Энэ харилцаалах дуусна уу? За болцоо. Тэгвэл одоо сурагчдаас асуух асуулт бол нэг нэг ороод ирэх юм уу? Хэмиг өөртөө нээжтэй. Өөртөө нэгээд Нэгэж гэсэн хүсэлт явуулж болно. Тэрнээс өөрөө нээхэд бол чөлөөтэй. Энд хорсон юм байхгүй. болсон юм. Гарын өгсөн хүмүүсийг нээдэх хөө. За. Нэг бажет нээдэх хөө. За, лавснараа 4-р сургуулийн лавснараа асуух асуулт байл нэг нэг ороод ирээрэй. Гараа. За би одоо ask to unmute бүр гарч ийн нэг нэгээр нь. Сая Ямар нэг болоогүй зү.
асуулттай хэлээд үлдээ болох юмсан. Арата над туснасаа Туулж байна да ямар сони те. туслалтай юм уу нэ? Одоо болж зүгээр сонсогдож байна. За нэрээ сургуулаа хэлээд асуултаар суугаад яваарай. Дүүл санагдаж ирэж. Ер нь бол Асуулт асууж болно. ер нь бол гаг ойлгочлоо. Ер нь орохоор англиар заавалтай чөлөөтэй ойлгохоор байгаа шүү дээ. Бүр нарийн ширийг курс дээр унж мунах юм бол багштай хандна. Багшд нь давхар сургалт явуулаад яа сэргээж сэргээр хийж болно. За Тэгвэл агаад энэ нь урмаас дээш удаа сэргийлэх боломжгүй. Тэгэхээр номоо уншихдаа анхааралтай унших сонирхолгүй байвал номоо хаагаад хаях зэрэг орхих сонголтууд байгаа. Өчигдөр олон ном байгаа шүү дээ. 1366 ном байгаа. Жанр бол 15 жанр байгаа. Тэгэхээр яаж л яаж номоо сонгож болно. Хэрэглээний хувьд гар утас, ноутбук, таблет, компьютер бүх төрлийн хөрөнгөс боломжтой. Хинлээд Fire HD гэх төлөвлөс хэрэглэх боломжтой байдаг. Тэгвэл сумын эмийн ашиглалтнаар хэрвээ одоо оролцогч нараас маань асуулт байвал дараа нь асууж болох. 20 оны хөтөлбөрийн танилцуулга хийгээд үргэлжлүүлэх гэж бодож байна. Гөрмөц яаж ч дуус өгчөө гэдэг юм байна. Ийм байгаа. Тэгээ би эндээс хурдтай. За, right here. За нөгөө бичээч маань орол хэлж ах шиг байна. За бичээч маань бичлэг тий. За тэгээд англи суралцах тэр яах вэ? Өөрөө л мэддэг. Энийг түр орхичээд тэр бичээд авна. За өөрт нь фан байгаа мэт үдээ ингэ бичээ байж байгаа. Тийм юм байгаа дээ. Түрүүний бүх хүмүүсийн камер хагдаад чатын надад утгаар яриад байгаа байхгүй. Тэгэхээр чатын төргөө болохгүй байгаа учраас энэ хүн бас ингэ хичээд байгаа юм. Тэгэхээр чат болохгүй байгаа ойлгочлоо. Тэгэхээр буцаад арилгаад өгнө үү. Бас энэ дээр бас төргөөний асуудал гарчлаа. Энэ болохоор чатны тохируулгаас бүр өмнөх байхгүй. Дөнгөж орж ирээд цэцэрлэг багш ярих гингүү цэцэрлэг багшийн PPT дээр бичээд ирсэн байхгүй. Тийм. Одоо чатны төргөө харин цэцэрлэг багш бүгд дээр нь болохгүй. Бүр цаанаасаа ингэж бүр бичих боломж байгаа тийм. Пост хүмүүс нь төгсөөш, сумагш уруулаа дээр нь л болж байна. Бол ер нь бол нэг лайв шиг юм хийгээд байгаа юм биш үү тийм. Гар өргөсөн хүмүүсээ нэгээд явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүн одоо зөндөх юм бичээд байна шүү дээ. Тэгэхээр нэгэ өрөг нээлэх юм. Гар өргөж байгаа хүмүүс өөртөө нэгэ нээж болно. Эндээс unmute хийх ямар шаардлага байхгүй. Харин тэр стендер автоматар чичгтэй бүгд хийгдэх байгаа байхгүй юу? Одоо энэ ask to unmute гэж аваад ингэж би гараа өргөсөн хүмүүсийг дараад аваад ингээд дээр нь дараад юу ч болоод байгаа. На. Тэгэхээр сайн нэг хүүхэд асуусан шүү дээ. Асуулт байхгүй гээд. Микний Тийм зүгээр болоод байгаа байхгүй. За тэгэхээр дээр дараа болж байна. За тэгвэл би товчгоо ярьчих. За тэгэхээр 3-7 хоногийн эцсийн аяллагч төгөөж наа. За яг уу угаасаа цаанаас нь тод харагдаж байгаа юм чи тэгээд янз бүр болж лээ. Гэтэ та. За тэгэхээр англи хэл сурах тренд бол зуршилтайгаа холбох болцсон байгаа. Тэрнээс биш хинт нэг англи хэл сурыг гэж бодохоор ямар нэг юм хийгээ бодохоор өсөрч босоод учир зүггүй үг цэжлээд байдаг үе бол мэдээ хань өнгөрцөн. Тэгэхээр зуршилтай яаж холбогддог вэ гэвэл өдөр болгон хийдэг зүйлтэйгээ холбох нь тодорхой. Өдөр болгон хийдэг зүйл. Тэрийг унших, болгож хувиргах нь ягаад ашигтай байдгийг гэхээр уншиж байгаа явцад хүний толгой ажиллана шүү дээ тий. Уншиж байгаа зүйлээ боловсруулж эхэлнэ. Тэр үед хүний толгой ядчил Аз хэлний өгүүлбэрийн бүтэц үйл үг нь хамгийн сүүлээ байдаг бол автоматар 2-оос дээш сар уншсан тохиолдолд буцаагаад хариулах болоход англи хэл болон орос хэл, герман хэл шиг үйл үг нь үлийн эзнийхээ ардталд гарч одоо дахин програмчлагддаг гэсэн бидний боддог way we think тэ бидний боддог зүйл. Тэгэхээр зуршилтайгаа холбох нь ашигтай гэдэг тренд болоод ингээд дагаад байгаа шалтгаан нь яг нь үний тархинд хүн бат суудаг учраас сурж байгаа зүйлээ суудаг учраас уншихыг тренд болгоод байна. За уншихыг тренд болгоод зогсохгүй зүгээр нэг уншдаг хүмүүс ярьдаггүй, бичдэггүй байдаг. Мэдээж энэ тэнд яваад яриа бичээд туршлагаараа сурсан байж болно. Гэхдээ уншаад зөвхөн сонсоод яваад байх нь бичих ярихад бол нөлөөтэй зарим нэг талаараа нөлөөгөө үзүүлдэг ч гэсэн хангалттай яг бичих ярихад нөлөөлдөггүй. Тийм учраас
input буюу идэвхтэй шууд гаргахыг унших сонсох, output буюу гаргаж ярьж бичгийг яг идэвхтэй суралцгаар гэж ярьдаг. За тэгэхээр багшаар шалгуулж болно. Тийм нэг бичгтээ сайн хүнээр өдөр болгон шалгуулж болно. Ийм байна. За. Тэгээд энэ 21 хоногийн зорилго нь 21 хоногт англи хэлээр тогтмол дадлага хийж унших, уншснаа буцаагаад бичиж шалгуулах юу гэхээр за сонсох байгаа. За хэд 7 хоногт өдөрт нэг ном уншина, 7 ном уншина гэсэн. За тэгээд 2 дугаар 7 хоногт болохоор 2 дугаар 7 хоногт болохоор 30 минут сонсно өдөртөө. Тэгэхээр 7 хоног 210 минут гэдэг чинь нэг ойролцоогоор 3 цаг гэсэн үг тийм. Яг тооцоод өөрөө хийгээд үзэх юм бол амархан. За тэгээ 3 дугаар 7 хоног дахиад уншина. Тэгэхээр товчхондоо 1 дугаар 7 хоног уншина, 2 дугаар 7 хоног сонсно, 3 дугаар 7 хоног дахиад уншина. Энэ хооронд юу хийх вэ гэхээр өөртөө таалагдсан үг хэлцээ Extensive Readers-ийн Mongolia гэсэн нийт уншигчдын группээр постлж болно. За заавал постлоорой гэж даалгаж байгаа юм биш. Ядаж 7 хоногт нэг удаа сонирхолтой байдлаар видео хэлбэрээр постлох боломжтой гэсэн. За энэ дээр Instagram ухаж янз бүрийн санаа олж авч болно. Instagram дээр маш олон англи хэлсэн видео байдаг те. За сэтгэхгүй. 3 дугаар 7 хоногт болон 1 дугаар 7 хоногт ийм пост оруулах даалгавар байгаа. За ингээд хөтөлбөрийн онцлог нийтээр хараарай. За хөтөлбөрийн онцлог болохоор 1-3 дахь өдөр 4-ний хичээлтэй орой 6:30-аас Extensive Readers-ийн Mongolia групптэй 4-ний лайвтай байгаа. Энэ дээр нэг хүчир зүггүй нэг хүчлэн жишээлбэл pass simple-бол 4 үйл үг нь ED авдаг, 4 бүс үйл үг нь ED авдаггүй гэх мэтэр заахгүй. Энэ хаан чихийн дуртай YouTube-ээс дуртай багшаасаа авч болох хичээл учраас зүгээр 4-ний хичээлийг яаж сонирхолтойгоор номон дээрээс асуулт маягаар хариулах маягаар явуулж болох вэ гэдгийг үзүүлнэ гэсэн. It's kind of show. So it's not real class, it's just free class. So you can take part in that. За бим гарагтахаар 11:30-аас 1 цагийн хооронд үдээс өмнө бахна шүү дээ, яг ланчны өмнө гэсэн. 11:30-аас 1 цагийн хооронд Zoom хичээлтэй. Zoom хичээлд бол дээдл нь хэдэн хүний багтаамжтайг сайн мэдгүй. Доотлон 100. За тэгэхээр тэрнээ нэг зургад үдсэн зүйлээрээ ярилцсан. Нэг хүнд нэг 20-30 секундын ярих боломж олдно. Мэдээ 100 гаруй хүн орж байгаа нэг хүн 1 минут болохгүй юм байна тийм. За юм байна. Окей. За ментор багш нарын одоо яхав тэгжил байдгүй. Тэгээ өөрсдийнх нь л ухаан мэдгүй л үү. Би нэг айхтар эмзэглээд исэн юм алга. Нэг юм нэг гайхаал гэж байна. Сэтгэлээ явуулсан наад чи. Яа юм бэ? Сүүлд дусаж ярихад инээдтэй юм да тий. Нэг юм ирээчтэй байсан юм. Хоёрын болооч ямар сони юм бэ? Окей. За асуулт байвал чөлөөд асууж болно. Бүр энгийн асуулт хийсэн болно шүү да. Студент эрэхтэр би яаж авах юм гэж асуусан болно. За мэйлээр танд ID password чинь тэнгууд явах. Бис орж байгаа юм шиг exreading.com руу ороод энэ дээр мэйлээр утсан ID буюу таны өөрийн чинь мэйл гэсэн. Доор нь пассвортоо бичээд тэгээд логин хийгээд assignment дээр дараад даалгаврууд өгсөн байх юм бол энэ ногоон ном нэмэх гэсэн товч номын сангаас ном авах гэсэн утгатай товч нь тод байх болно. Хугацаанд дуусна даалгаврууд энэ бүтгэн байдаг. За тэгээд assignment дээр дарлаа. Аль нэг даалгаврыг сонгоод номоо нэмлээ. Тэр нь 3-7 хоногийн чиглэл гэсэн даалгавар байх багтай нэр нь. За тэгээд төвшнгөө сонголоо. Эхлээд нэгдүгээр төвшнгөөс үзнэ. Амар өөртөө ихтэй баяртай үйл яах вэ? Хамаагүй эсвэл сонгосон ч болно. Эсвэл дажгүй номнууд их байдаг гэсээр. За ийм байгаа. Нэгдүгээр төвшний номнуудаас уншиж үзэж байгаа сонирхолгүй байлаа гэдээ дор нь хайж болохгүй. Нэгдүгээр төвшин дээр ямар номнууд байгааг одоо харцгаая. Гэдэг бол нэлээд чанга төвшин шүү дээ. За тэгээд grassroots biographies гэсэн хэсэг дээр сонирхолтой номнууд байгаа. Help Link гэсэн хэвлэлийн компанид дандаа өсвөрийнхний тухай номнууд байгаа. Энэ дээр
цаг хугацаагаар аялсан тухай нэг ном би өнгөрсөн үйл уншижсэн. Их сонирхолтой. Тийм. Time Machine гэдэг нэртэй. Time Travel илүү Time Machine болов нэртэй юм номнод байгаа. За миний хувьд болохоор дандаа horror books түүж уншдаг. Сонирхол. За тэгээ non fiction бас хаяа уншина. Миний үзэх ном биш байл. За self improvement бол хамгийн дургүй ном. Иймэрхүү номнод байгаа. За тэгээд номоос сонгож авчаад гүйсээ бүглэхдээ хэрвээ алдчих юм бол буцаагаад нөгөө номоо устгуулад дахиж гүйсээ бүглэхийн тулд дахиад ном унших хэрэг гарна. Тийм учраас анхнаасаа ном уншихдаа яг зөв жанрынхаа номыг сонгоход яг энийг хэсэг summary хэсэг аваад энэ summary гэдэг нь номны тухай товчлол гэсэн. Манайхаар бол юу гэх реклам гэх юм. Тэр хэсгийг нь уншаад хүмүүсийн үнэлгээг нь хараад more info дээр нь орж байгаа. Их юм чижээ. More info дээр нь орж хүмүүсийн үнэлгээг харж агаад номоо сонгох зүйл шүү дээ. More info дээр номынхоо more info дээр дарлаа, review дээр дарлаа. Эцэг хэлээд бус болсон хүмүүс юу гэж дүгнсэн бэ? Окей. За таны review номны бичсэн review бол хийж уншихгүй. Зөвхөн admin л орж унших боломжтой бус нь харахгүй учраас энд алдаа хийх аюулгүй газар байх нь шүү дээ. Өөртөө бичиж болно гэсэн. Өөртөө харилцах гэж жижигхэн зөвхөн ашиглаарай. Окей, that's it. Нэг юмрхүү. За ингээ болж энэ да. Өөр ярих юм баг байхгүй. Асуулт орж ирвэл асуултанд хариулъя. Байна уу? Байна. Асуулт асуугаарай. Нийтэн болохгүй хаа. Саяра хоёр сонголт гарч ирээд тэгээд амны систем дааснаа болсон. Тэгээд бас чат болсон нөгөө Тоноор ингээд хаагцчихад байгаа. Тэгээс нэг гараа орсон хүмүүсээ нээж болоод ах шиг байна. тэгээд бас чат болохгүй. Энэ чат харамгүй ихтэй сайн хаар явсан байна. Энийг биш. Мартчихвол манай багш нар мэдчихэж байгаа. Нөгөө ам мэдчихээ багш нар энэ тухай сургалт өгсөн байна. Бас бүрд нь ангийнхан багш нар мэдж байгаа учраас энийг дахин тайлбарлуулад авч болно. Бас видео бэлдүүлж болно. Ангийн багш англи хэлний чинь багш нар шүү. Англи багш нар. Нэг номоо ч 5 тест өгч штэ. Тий. Тест өгчих хэвчээ буцаа гарчулдаг. Болохгүй шүү дээ. Тэгээд яг өгж байхад 5 минут гүйж байгаа шүү дээ. Хугацаа видео тохиолдол гарвал ном фейлд болно. Тэгэл болно. Тэгээд 3 удаа фейлдүүлээ. 3 удаа фейлдэх боломж байхгүй ч нэг л удаа фейлдэх. Гэхдээ нөгөө нэг номын тестийг нэг л удаа өгнө. Тий. Дахих боломж байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр анхнаасаа номныхоо жанрыг зөв сонгоод анхааралтай уншсан дээ. Асуугаар. Ном үс батхлоо. Нөгөө хамгийн ном шүү. Аха. Өдөрт нэгэд илүү уншдаг болохоор Хангалттай бүгдийг уншсан ч болно. 19 оны 9 сард зохион байгуулагдсан анхны марафонд 5 сая үг уншсан хүн байгаа шүү. Сэргэлэн гэдэг. Хамгийн анхны номын сангийн бүх номыг дуусгасан уншигч. Үгийн тоо 5 сая гэдэг нь тухайн үед байсан 900 гаруй номыг бүгдийг дуусгасан гэсэн үг байхгүй юу? Номын сангийн бүх одоо 21 хоногийн энэ чаленж бол номын тоогоо шүү дээ. Өдөрт нэг ном гэж. Өдөрт нэг ном бол easy тийм хэлбэрхаа. За баан YouTube-ийг нэг юм да. Дан байгаа үстэй. 14 дугаар төвшин дээр нь дан байгаа. Зурггүй текст. За асуултууд байвал асуугаад яваарай. Тэгэхээр тэр болсон хүмүүс нь хамгийн их ном уншсан болох юм шүү. Дахиад асуудаа юу гэнэ? Энэ тайлбарлаа. Энэ одоо төвшмаш нэр хийж байгаа. 21 ном хизээс хэлэх. Одоо хичээл баруушаа. 21 хичээл хэлэх одоо маргааш өдрөөс хэл. Маргаашнаас хэлж байгаа. Маргаашнаас эхлээд уншсан номын шүүд гүйцэтгэд ороод явна. Тэгээ 21 ном 21
оролцож байгаа. Юу оролцож Тэгэхээр Монгол аймгийн төслийн өрөөнд оролцож байгаа одоо оролцогчдийнхаа мэдээг бас тэр яг тусгай групп дээр давхар бас бид нар зөвхөн монголынхыг ингээ ялгаад төслийн өрөөнд оролцогчдыг ялгаад бас мэдээ давхар олж явна. Хаан групп дээр мөн extensive readers in Mongolia гэдэг одоо Монгол дахь гишүүдийн нэгдсэн группээр энэ 21 оны өтөлбөрт одоо Монгол орны өнцөг бүлэм бүрээс орж байгаа оролцогчдын дунд таагийн гүйцэтгэл ороод явна. Тэгээ 21 өдөр 21 ном гэдэг бол их баг уншсанаар нь юусоо эрмэлэхгүй гол нь орж байгаа хүн болгон өдөрт нэг номоо уншсан уу гэдэг нь хамгийн чухал. Тэгээд үүний дараагаар бол бидний нэг уншлагын марафонууд, багийн марафон энэ төргээ явуулдаг байхгүй. Тэр нь болохоор одоо нэг сарын сүүлд тэр бол жинхэнэ яг нэг уншлага дээр ч илүү анхаар нь одоо өвгийн тоогоор сонсголын цаг ч юм уу иймэрхүү болсоо тань. 21 хоногийг бид нар бол энэ 21 хоногийн хөтөлбөр бол ерөөсөө номын контекстээр одоо англи монгол бичгийн дүн тайлбарсан видео хичээлүүд, яриа сайжруулахын нэмэлт бүтээгээд дэлгэр уншихыг дэмжиж өгч байгаа гэх юм. Одоо номоо уншихдаа багшийн тэр заасан номын контекстээр дүн заасан хичээлийг тайлбарлахад ерөнхийдөө байгаа нь уншиж байхдаа багшийн тэр тархины дагуу номынхоо дүнийг таньж багшийн заасан дүрмүүдээ ингэж контекстээр ингээд илүү дүрмээ өөрийн болон фиксийн сангаа сайжруулахыг аюул олон юм бичсээр болно. Тэгээд үүний дараагаар нэгдүгээр сарын сүүлээр бол та бүхэн юусаас авч байгаа юм багийн марафонуудад ороо явах нь 3 сард болохоор яг энэ төсөлд оролцогч нар маань нэлээд тусгай болчихно. Нөгөө 300 гаруй 320 сурагчийн дунд энэ тодорхой юм боловсролтой одоо техникийн унших тийм гэдэг боловсролтой марафон явуулах уншихын хөтөлбөрүүд. Тэгээд бүгдээрээ дэгэшин шалгалтаа өгөх бол эзэн сан англи мэдлийн маш их сайжирсан. Бидний үгдэн бол дэгэшин шалгалт нь тэгэхээр амжилттай байгаагаар бас харагдана гэж бодож байна. Эндээс цэцэрлэгч манаас тодруулаад мэдээлээ. Базаад ерөнхийдөө сургалтынхаа үгдэн базаад. Сайн мэдсэн тэгэхээр би гэмт юунаас гараад тэг буцаж орж болдгийг. За тэгээд би энэ хөтөлбөрийг болохоор 12 дугаар анги бичсэн. Тэгээд яагаад бичсэн бэ гэдгийг би нөө харуулж ирсэн. Харагдсан тэр дахиад явах юм. Хэшээс бас юм тасарч байна. Тасарсан уу? За одоо харагдаж байна. X-reading application болов. X-reading application бол байхгүй. Хаас үстэй. Тэр шууд өдөр болсон. Даа. Юу? Брowser-оор орсон. Тийм. Үүсэлтэй username password банк орохоор хадгалчихвал амар. Тэгээд номын руугаа ороход бол хаар утас бүхний хөрөмжнээ өнцгтэй байдлаар шийдэгдсэн шүү дээ. Бүх device-аас орж болно. Компьютер, гар утас, тав бүгдээс нь орж болно. Лэптоп тий. За тэгэхээр 12 дугаар ангийн хувьд бол яагаад авсан бэ гэдгийг хэлээ тий. Энэ хэсэг явсан уу? За энэ яг энэ нөгөө холбоотой эндэрэл. За эндээс хэлчихэ тий. 2020 оны 5 сарын 13-нд англи хэлний хичээлээр боловсролын үнэлгээний төвөөс хамтсан шалгалтын дүн мэдээ байгаа. Би энэ төслийг болохоор угаасаа өмнөх яшээс өмнө хийсэн төсөл юм байгаа. Тэгээ сая л батлагдсан болохоор. За ингээд энийг болохоор ингээд судалгахын төслөөр гаргасан байна. За тэгэхэд ингээд харахад одоо манай англи хэл бол 437 дундаж оноо 437 буюу ингээд хамгийн бага оноотой очиж байна. Түүх ингээд 615 оноотой дундаж нь ороод ирсэн байна. Яг нь англи хэл дээр агүй олон хүүхдүүд өгдөг учраас яг нь бас тэр дундажтаад ингээд орж ирнэ л дээ. Тийм байх магадaltaй. Гэтэ одоо Ячва. За тэгээ сургуулиудаар нэг үзүүлсэн байна. За энэ яг хамгийн гол нь одоо бид нар одоо эндээс ингээд дундаж чинь харъя. За тэгэхээр энэ одоо дундаас дээгүүр болохоор энэ 3 сургууль өгсөн байна. За тэгээд энэ
5 сургууль болоход дундаас доогуур хүрсэн байна. Энд ингээ харагдаж байна. За одоо энэ болохоор хамгийн гол нь нөгөө нэг тандаа шалгалтыг даалгавар төсвөрээр ингээ харуулсан байна. Ихэд гүйцэтгэлийн хувь нь одоо хэдэн үе вэ? Гүйцэтгэлийн хувь гэдэг маань 100% хийсэн бол бүгдээр зөв хийсэн бол 100% буюу байх ёстой байсан. За тэгэхээр эндээс нэг гүйцэтгэлийн хувь харагдаж байна. Тэгэхээр хилцээ буюу нөгөө дөрмийн даалгаврыг хэр хийсэн. За гэтэл энэ болохоор үгсийн сан тий. Үгийн сан буюу үгтэй холбоотой даалгаврыг хэр хийсэн гэдэг эндээс харагдаж байна. Тэгээ хамгийн дээд нь 23% хийсэн байна. Тэгээд доошоо нэг 5.5 ийм дүү. Гэр нэг зэрэг юм байна. Тий. Та болохгүй юу? За тэгэнгүүт энэ уншилт тасгал. Уншилт тасгалыг болохоор яасан бэ? Хамгийн дээд нь 12%. Тэгээ 100 гас юм уу? 100% гэсэн үг шүү дээ, тий? Хүүхдүүд ингэж уншилгаа. Хөөе, чи жоохон байвал яасан. Бас бусад энэ улсаас энэ сургалт явуулж байгаа багш нарыг хүндэлмээр ах юм. За ийм байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахаар үгийн сангийн гүйцэтгэлийн ерөөсөө 14.5%. Унших 9.9%. Ер нь бол бусдын ч гэсэн өндөр биш юм л та. Гэхдээ хамгийн гол юм. За тийм учраас ерөөсөө хүүхдүүдийн үгийн баялагийг нэмэгдүүлж унших чадварыг нь сайжруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Тэгээд ерөнхийдөө мэдээж англи шиг та хэд одоо хэд хэдээр хийж үтсэн баг. Зөвхөн энд чинь бол зөвхөн үгсээс энэ зөвхөн сурагчдын хүрээний үгийн нөөцөөр хязгаарлагдахгүй шүү дээ тий. Тэгээд сурагчдаас үгийн сангийн баялаг мэдлийг шаарддаг. Тийм учраас бид нар энийг яах нь өөрсдийнхөө үгийн баялагыг нэмэгдүүлээд унших чадварыг сурагчдад ахиулъя гэж үзсэн. Би ерөөсөө энэ X-reading захим номын сан маань маш их 12 дугаар ангийнхандаа зориулж тавьсан байна. За ийм бэ. Тэгээд төслийн болохоор зорилго нь болохоор англи хэлнийхээ багш нарыг хөгжүүлэх. Тийм учраас 30 багшийг англи хэлний 12 дугаар ангид ордог 20 багш, тэгээд бусад сумын 10 багш, ингээд 30 багш, дээрэс нь англи хэлний яэш өгөх эсэлтийн ерөнхий шалгалтыг англи хэлээр 320 хүүхэд хамруулсан байна. За тэгээ мэдээлэлч юм бол багш нараас ч аваад ингээд энд хамруулсан байгаамаа. За ийм байна. Тэгээд ийм учраас энэ төслийг тэгээд аймагтаа хэрэгжүүлэхээр аймгийн засаг даргын тамгын газар хэрэгжүүлж баярлж байна. За тэгээд та хэд энэ хүү бас сургалтандаа итгэвтэй амжилт баярлалаа. Тэгээд одоо дараагийн сургалтанд бас анхаараач тий. Бусдыг хүндлээч. Одоо бид нар бас дахин сургалт явуулгалаа. Одоо тэгээд ийм байдалтай байвалаасаа хүндрэлтэй л юм байна. За тэгээд өөр асуух юм байвал за тэгээд эхний удаагийн бид нар маргааш нас эхлээд энэ улс даяар явж байгаа 21 хоног 21 ном гэсэн чаленж бүгд оролцсон. Тэгээд энийг 1 сарын 30-нд дуусна. 1 сарын 30-наас хойш дуусгаар бид нар дахиад 3 сар дахиад зөвхөн аймгийнхаа одоо яг энэ зорилтод та нарт авсан энэ эрхээ ховрын дахиж таны дунд урдаан цэцэн зохион явуулна. Тэгээд нэг 10-аас 12 дуурайг та нар одоо мэдээж англи хэл ганцхан англи хэлээр өгч байгаа шүү дээ. Зөндөө цаана хичээл байгаа. Гэхдээ ганцхан одоо англи хэлтэй анхаарал хандуул гэдэг юм биш. Нэг номыг чинь нэг ном чи янз янзын өгтэй байгаа. 100 өгтэйч байгаа. 30 мянган өгтэйч байгаа. Чи энэ номоо өөрөө сонгож байгаа. Би 100 өгтэй ном шиг 100 өгтэй ном шиг зүйл тий. Чи ямар ч гэсэн номоо уншаад энэ номыг сонирхоод ерөнхийдөө англи хэлний хөгжүүлээч. Хамгийн гол юм чинь заавал яэштэй биш. Ер нь бол англи хэлнийхээ дөрвөн чадрыг хөгжүүлээч. Монголчууд дандаа л дэлхийд дээр англи хэлээр хамгийн муудаа болж байна. Тэгэхээр бүх олон англи хэлний чадвар сайжруулах гэсэн үгнээс л энийг гэж бодож байна. Бод төрсний номнуудаа тийм байна. За тэгээд өөр асуух юм байвал асууж болно. Чат болохгүй байх гэж тэгээд байгаа юм билээ. Угаасаа над руу би бүр микээ нээхээс чат болохгүй байна. Тэгээд над руу ингмээр байна. За би бол нөгөө 1-р сургуулийн багш учраас 1-р сургуулийн 5 хүүхэдтэй хамтарч ажилладаг байгаа. Тэд нар маань ангийнхаа групптэй ингээд миний явуулж мэдээлэл өгч байгаа. Бусад сургуулиас одоо нэг хүүхдүүд ч юм уу надтай холбогдоод ингээд
надтай давхар багшаасаа гадна давхар мэдээлэл аваад байж болно. Тэгээ бас та нар дотор айгүй сайн уншдаг хүүхдүүд байгаа. Өмнө зөндөө өөрөө хуваарьж орж исэн, багш нар ч оруулж исэн юм уу тий. Эсвэл би ингээд бас оруулаад өдөрчж исэн зөндөө хүүхдүүд байгаа. Тэгээ та хэд маань бас бусдаа тий сургагч болоод бусдаа туслаад сайн хэлж яриад ингээд яваач гэж хүсэж байна. За тэгээд багш нар ч юм бол зарим нь бол ингээд өөрөө орж уншиж исэн хүүхдүүд хамруулж исэн бас туршилттай байж магадгүй. Зарим нь бол туршилтгүй байгаа. Тэгэхээр тэгтээ яг багш нар ч бүгдд нь сургалт төгссөн тийм учраас багш нар ч бас одоо мэдлэгтэй болсон байна. Тэгэхээр одоо бас мэдгүй юм аа бас багштайгаа хамтраад нэг суралцаарай гэж. За тэгэхээр миний нөгөө нэг Facebook хаяг Цэцэг Баатар гэдэг ангилаар байдаг. Тэгээд над руу найз зүйлстэй болоод ангиасаа нэг хүн ч юм уу тий тэр очиж хамруулж болно шүү. Надтай холбогдуулаад тэгээд хоорондоо ингээ холбоотой байя. Цэцэгчтэй баярлалаа. Тэгээд нөө Эштэй бол анги хавтыг нэмж болохгүй тий. Та бас нөө экстридинг зэхийн номын санаа болохгүй бодлох юм ямар нэг алдаагаар эсвэл одоо асуулт тусламж авах шаардлага гарвал Lingors гэдэг Facebook пэйж үзсэн. Тийшээ шат бичээрэй. Түүж орж байгаа мó? Хүмүүс хариу өгнө. Тэндээ бол Тэгээ та өгсөн юм уу? Ийм асуудал байна гэж тодорхой болж байна. 75 05 гээд ажлын дугаараа ийшээ залгаж байгаа. Ингээ манай багийн шүү дээ. Найдлаа шүү. За extensive readers in Mongolia гэдэг Найдлаа шүү. групп аа. Тэр групп дээр ороод ингээ сайн судлах юм бол одоо та нарын одоо үеийнхэн насанд хүрчид бүх насныхан тийм нэг туршлага хуваалцах видео хуваалцсан зүйл оруулдаг. Эндээс гоё туршлага хуваалцаа. Нөгөө сургалтаас илүү гэдэг чинь цогт намайг хязгаарлахгүйгээр ингээд зааргуугаа шимтэн хийшээд англи сайжруулах. багш нар цаанаас бас давхар сураад байгаа юм. Ажлаа бизнес тэгээд бүгдэн баярлаа. Маш идэвхтэйгээр ингээд цаг гарны сургалтанд ингээд туштай ингээд байлаа шүү дээ бүгдээрээ. Арга хүмүүст гараагүйгээр ингээд болсон. За техник асуудал гарсан учраас дараагийн удаа бид бас ингэж анхаарах. Бас нэг чат чигээр хэлээд сайн багш байгаа. Манай ангийнхан өөдөөс базаа хийгээл багш нь өөрөө базаа хийгээл тэгээд би нэг базаа яваад идэв. За бүгдээрэнд баярлаа. Харт. Эж одоо кэнселчихв. X дэрэн дарал Юу X дээр нь дараа. пауслаад Пауслахгүй шүү дээ. Стоп гэд байгаа үстэй. стоп Оо дүү.